Багшны ярилцлагаар үргэлжилж байна үзэгчтэй. Тэгэхээр өнөөдрийн манай зочин стандартчлал хэмжил 100 газрын дарга хан төмрийг бид студид орлоо танд орой мэд хүргэе. Баярлалаа. Танд бас мэд. Тэгэхээр стандартчлал хэмжил 100 газар Аз намхан далайн итгэмжлэлийн байгууллагаас бас Монгол улсын итгэмжлэл хүртсэн байна тийм ээ. Тэгэхээр энэ талаар та эхлээд яриач энэний ач холбогдол нь юу ах вэ? Монгол улс ер нь өмнө итгэмжлэгтэйгөө бас ажиллаж байсан гэсэн үг. Тийм. За ер нь тэгэхэд энэ итгэмжлэлийн байгууллагын үнэлгээ дэлхийн нийт нь хоёр чиглэлээр байна. Лаборатори итгэмжлэл, баталгаажлалтын байгууллага гэдэг. Лаборатори итгэмжлэлийн чиглэлээр бид тусдаа байгууллага байдаг. 2012 онд үнэлгээнд ороод тэгээд лабораторийн сорилтын лаборатори хяналт гэдгээр итгэмжлэгдсэн байсан. Тэгээ энэ жил бид нөгөө баталгаажлалтын байгууллагын итгэмжлэлээр бас энэ үнэлгээнд орё, харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд дийлсэхтийн болцлыг хангасан зорилт тавьсан. За энэ нь юу юм бэ гэдэг ерөнхийдөө давчхан хэрэгвэл жишээлбэл одоо би үйлдвэрлэгч бай гэж бодъё те. Би сайн юм хийн гэдгээ хөндлөнгөөр үнэлүүлнэ. Тэр нь баталгаажлалтын байгууллага байдаг. Тэр баталгаажлалтын байгууллагын чадварыг итгэмжлэлийн байгууллага нь үнэлдэг. Дэлхийн нийтлэл харилцан бие биенээ ингэж нэг үнэлдэг систем байна. Тэгэхээр энэ баталгаажлалтын байгууллагын үнэлгээг хийхэд Монгол улсын итгэмжлэлийн байгууллагын чадвар сайн байна уугүй гэдгийг л үнэлүүлж байгаа гэсэн. Үндсэндээ энэ саяны өөрөө ч асуудаг байгууллага 25 орн байдаг. Энэ 25 орн бол харилцан бие биенийхээ ижил төвчний үнэлгээг хийгээд тэг хүлээн зөвшөөрсөн бол тэр харилцан хүлээн зөвшөөрөх гэрээндээ нэгдэх эрхийг олгодог юм. За ямар ач холбогдолтой юм гэхээр одоо манай баталгаажуулалт гэдэг маань одоо бүтээгдэхүүний би чанартай юм хийж гэнэ үгүй юу, чанартай менежментийн тогтолцоо явуулж гэнэ үгүй юу гэдгээ үнэлүүлж байгаа шүү дээ. Энэ үнэлгээ бол одоо харамсалтай нь манайхаа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөг байна. Тэгэхээр энэ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрдөг учраас ялангуяа экспорт гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд дээр бол дахиж шалгах, үл итгэл бий болох юм одоо нөхцөл байдал байдаг. Ийм учраас бид бас энийг одоо арилгахын тулд ерөөсөө энэ одоо бизнес эрхлэгчдийг энэ чадварыг нэмэгдүүлэх энэ одоо бүтээгдэхүүнийхээ нэр төрийг дэлхийн захад гаргах боломжийг олох ийм үүднээс энэ ажлыг зохион байгуулж байгаа. Тэгээ сая одоо энэ 5 орны одоо Япон, Энтхэг, Тайланд, Хятад гэсэн 5 орны одоо экспертүүд ирээд үнэлсэн. Үнэлээд одоо танай баталгаажуулалтын байгууллагын одоо чадварыг үнэлж байгаа итгэмжлэлийн үнэлгээ бол олон улсын стандартын дагуу явж байна. Харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд гарын үсэг зурхад одоо бидний бас татгалзах зүйлгөө саналаа оруулна гэдэг ийм дүгнэлт гаргасан байж байгаа. Тэгээд энэ бол одоо манай бас Монгол улсын итгэмжлэлийн байгууллагын чадвар цаашдаа бизнесийн орчинг таатай нөхцөлд одоо оруулахад бас томоохон амжилт гэж бид нар үзэж байгаа. Тэгээ энэний дүнг бол одоо энэ он гараад энэ итгэмжлэлийн Аз намхан далайн итгэмжлэлийн байгууллагын өөрийнх нь дээд байгууллага байдаг. Энэ хурал дээр энэ комиссийн шийдвэрийг баталгаажуулт юм байна. Тэгээ яг баталгаажуулсан гут нь биднээс гарын үсэг зурна. Гарын үсэг зурснаас хойш энэ албачна гэсэн үг. Стандартчлал хэмжилсэн газар өөрөө бас ISO 9001 стандартыг бас хангасан гэсэн ийм гэрчлэгийг авсан байна. Тэгэхээр төрийн байгууллагаас агуудаа гэдгээр бас онцлог юм шиг үү. Энэ талаар таас дэлгэрүүлээч. Тий. Одоо ерөөсөө тэгээд энэ байгууллага дэлхийн нийтээр шээс байгууллага гэж яриад ш нэг байгууллага. Байгууллага мань өөрөө төрийнх байна, хувийнх байна, төрийн бус байна. Энэ байгууллагуудын хувьд бид одоо нэгдсэн нэг зорилго л биш. Ерөөсөө хэрэглэгчтэй л үйлчилж байна. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж, хэрэглэгчтэй хүнд сурталгүй, нээлттэй, чанартай, соёлтой үйлчлэл гэсэн. Тэгээ ийм учраас одоо дэлхийн нийтийн хандлага бол энэ төрийн байгууллагуудад олон улсын стандартыг нэвтрүүлэх хандлага бол маш өргөн хүрээтэй байна. Одоо статистик судалгаагаар 40 гаруй мянган дэлхийн хэмжээнд төрийн байгууллагууд энэ стандартыг нэвтрүүлсэн гэрчлэгээ авсан. Тэгээ манай агентлаг бол 2013 оноос энэ одоо стандартыг нэвтрүүлэх зорилт тавьсан. 2 жилийн програм хөтөлбөр гаргаад нодлон бид нэр үнэлүүлсэн юм байна. Тэгээ үнэлүүлээд энийг үндсэндээ Монгол улсад анх удаага олон улсын гэрчлэгээ авсан төрийн байгууллага болсон. Тэг гэрээнийхээ дагуу жил болгон хяналтын үнэлгээнд ордог. Өөрөөр хэлбэл энийг хадгалж гэнэ үгүй юу гэж. Одоо саяхан энэ Франц улсын Апнорын одоо олон улсын түвшний эксперт ирж үнэлээд үндсэндээ энэ чанарын удирдлагын тогтолцоо бол одоо амжилттай хэрэгжиж гэнэ гэсэн үнэлгээ ингээд өгөөж явлаа. Тийм. Тэгэхээр сайн засаглалд олон улсын стандарт нэвтрүүлэхийн ач холбогдол гэдэг ажлуудыг бас нэлээд зохион байгууллаа. Тэгэхээр одоо энэ нэрнээс ингээд харахад бол сайн засаглалд бол олон улсын стандарттай ямар ач холбогдолтой? За
За ер нь тэгээ сайн засаглал гэдэг чинь одоо энгийн үгээр бол тэр засаглалын чинь одоо үр дүн би түрүү хэллээ шүү дээ. Эргэл хэрэглэгч ард түмэн одоо эднэрдээ л одоо хөнгөн шуурхай, соёлтой, авилгагүй хүн сурталгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ үүднээс энэ сайн засаглалд одоо олон улсын стандартыг одоо хэрэглэх ийм явдал бол маш их зүйл түгээмэл гарч байна. Ялангуяа одоо улсууд бол ингэж ойлгодог байсан л ер нь стандарт гэдэг чинь нэг аж ахуй нэгжийн бизнесийнхний л нэг хэрэгжүүлдэг гэдээсэн. Одоо сүүлийн үед бол энэ л бол олон улсын стандартын байгууллага анхаарлаа хандуулсан. Энэ чиглэл рүү төрийн байгууллагууд хувийн хвшлэх их одоо хүчтэй анхаарал тавьж байна л д. Зөвхөн одоо нэг бүтээгдэхүүний стандарт ярьдаг биш. Одоо нийгмийн харилцаа, компани засаглал гэдэг. Энэ чиглэлээр одоо жишээлбэл ISO 26000 гэдэг нийгмийн хариуцлага гэдэг стандарт. Энэ одоо компаниуд их нэвтрүүлж байна. За саяны одоо бидний авч хэрэгжүүлсэн Английн стандартын байгууллагатай хамтарч бид нэр семинар зохион байгууллаа. Төрийн байгууллагуудад бүр зориуд. Тэгээ одоо сүүлийн үед бол авилгын асуудал маш хүнд байна. Засаглалын асуудал ч одоо дэлхийн нийтийн проблем. Монголынх ч биш тийм ээ. Авилгатай тэмцэхтэй. Энийг яаж зогсоох вэ гэдэг энэ чиглэлээр олон улсын стандартын байгууллага 37001 гэсэн стандартыг саяхан одоо болов 3 жилийн хугацаанд боловсруулад саяхан баталгаажуулсан байна. Тэгээ энэ чиглэлээр яг энийг боловсруулсан тэр техникийн хорооныхын даргыг бид нэр урьж ирүүлээд мэдээлэл өгүүлсэн. Тэгээ энэ бол төрийн байгууллагын одоо тий энэ стандарт нь өөр ганц төрийн биш. Ер нь компани байгуулга гэдэг бол авилгаас өндөө байхын тулд менежмент яаж удирдах юм гэдэг тийм авилгын стандарт бол чиглэж байгаа. Тий. Тэгэхээр энэ сарын 12-наас 15-ны хооронд Бээжинд бас олон улсын стандартын байгууллагаас зохион байгуулдаг чуулган болох юм байна. Тэгэхээр энд бол жил болгон манай монголчууд бол бас Монголын стандартчлал хэмжил зүүн газраас л оролцдог. Тэгэхээр энэ удаагийн чуулганд оролцож байгаа онцлог гэдэг юм уу, зорилго бас юу вэ? За тийм, ер нь түрүүн бид нар бас ярьлаа энэ олон улсын стандартыг одоо хэрэгжүүлэхэд их ач холбогдол өгж байна гэж. Тэгээ Монгол улс бол 1979 оноос энэ олон улсын стандартчлалын байгууллагад гишүүнээр хэлсэн. Одоо өдөө хүртэл одоо ингээд идэвхтэй гишүүн ажиллаж байна. 200 гаруй техникийн хороотой байдаг. Тэдний үйл ажиллагаанд бас идэвхтэй орж байна. Тэгээ жил болгон чуулгана хийдэг хамгийн дээд байгууллага юм да. Энэ жил Бээжи хотод болно. Тэгээ одоо 2 хоногийн дараа. За энэ жилийн чуулганы одоо ач холбогдол бол маш өндөр байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын стандартчлалын байгууллагын удирдах зөвлөл бол 2 жил тутам одоо ингээд солигдож идэг 16 гишүүнтэй. Тэгээд энэ гишүүн 165 гишүүн байдаг. Энэ 165 гишүүн бол төв-твээс байгаа шүү дээ. 4 групп зоон болгоцоход тэгээд энэ дотроос одоо санал хураалтаар энэ удирдах зөвлөлдөө оруулж идэг. Манайх бол одоо 4-р зоонд орцсон байж байгаа. Тэгээд энд Эквадор, Хорват, Барбос, Монгол гэсэн. Тэгээ эндээс одоо бид нэр сонгуул бас оролцож. Өөрөөр хэлбэл олон улсын стандартын байгууллагын удирдах зөвлөлд орно гэдэг бол дэлхийн стандартын байгууллагын нэр төрийн эерэг. Эндээс гарч байгаа одоо бодлого шийдвэрт санал оноогоо тусгах гэсэн үг шүү дээ. Тэгээ бид бас энэ чиглэлээр нэлээд бэлтгэл хангаад энэ дээр бас илтгэл тавина. Тэгээ сонгуульд оролцсон. Тэгээд одоо энэ сонгуульд бид нэр бас орж амжилттай сонгогдно гэдэгтээ бас итгэлтэй байгаа. Хэрвээ ингэ сонгогдох юм бол энэ бас тодорхой олон улсын стандарт, Монголын стандартын байгууллагын нэр хүнд энд одоо оролцох, ялангуяа олон улсын одоо арга хэмжээг өөрийнхөө оронд зохион байгуулах гэдэг боловсон хүчнийг сурах гэдэг маш өндөр ач холбогдолтой ийм зүйл байгаа. Дээр нь энэ үеэр бас энэ олон улсын стандартын байгууллагын форумыг одоо ашиглаж маш олон одоо уулзалтууд хоёр талын хамтын ажиллагаануудыг идэвхжүүлдэг байгаа. Тэгээ бид энэ жил энэ хоёр өршөлтөөгөө ялангуяа их уулзалт зохион байгуулалтыг төлөвлөсөн байгаа. Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад улстай. Яагаад гэвэл одоо энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ тохирлын үнэлгээний үр дүн харилцан хүлээн зөвшөөрөх ажлыг гүнзгийрүүлэх гэсэн ийм одоо үг хэсэг орсон байгаа. Ийм учраас энэ уулзалт хийж дараа оноос эхэлж бид нар хоёр өршөлтөөгөө ер нь энэ саяны яригдж байгаа асуудлуудыг чиглэлүүдээр энэ стандартыг яаж хүлээн зөвшөөрөх үү, тохирлын үнэлгээг яаж хүлээн зөвшөөрөх үү гэдэг дэлгэр гэрээ хэлцээр их ийм зорилготой байна. Ийм учраас энэ одоо форум энэ чуулга уулзалт бол манай хувьд бол их ач холбогдолтой ийм чуулга болж байгаа. За танд баярлалаа. Тэгэхээр та бүхэн ажилдаа амжилт. Баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн манай зочин стандартчлал хэмжил зүүн газрын дарга Ган Төмөр байлаа хөтөлбөр үргэлжилж байна.